Уг номын бүлэг хэсгийг 1970 оны эхнээс бичиж байсан юм аа. Гэхдээ сэдвийн үед Европын нийгмийн үнэлгээний зүйлээ төлөвлөж ажиллаж авч чадаагүй дээр бүлэг хэсгийг монгол хэлээр хэлүүлэх амаргүй байсан тул Франц хэлээр монгол болоод бусад гадаадын мэдрэмж хэлний хэлэл нийлүүлсэн байдаг. Улмаар Польшийн шинжлэх ухааны академийн нийгэм судлалын авдарсан шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд оролцсон ажилласан нь надад таалан нөхцөл бүрдүүлж академийн хөгжим төлөвлөлийн дэмжлэгээр докторийн зэрэг хамгаалах боломжийг олгожээ. Ингээд 2 номоо Франц хэлээр үргэлжлүүлэн бичиж, тухайн үед Францаас Монгол Улсын их сургуульд зочин багшаар өргөдөн ажиллаж байсан Намжаа Гасноо техник хэлбэрийн найруулгыг авсан зүйлж байна. Яагаад манай багшийн гэж гойдчихсан зураг харагдаж байна. Ингээд Польшийн шинжлэх ухааны академийн эдийн боловсролын хүрээлэн энэхүү хоёр ажлыг хэлэлцээд монголчуудын утга соёлын төвчөнд байсан бүрэн хамгаалалтын тэмээ мэдэж 1977 оны 6 сарын 28-нд Эхний төрлийн хуралдаанаараа хүмүүнлэгийн шинжлэх ухааны докторийн зэрэг олгосон байдаг. 1988 онд Монголын шинжлэх ухааны академийн шинжлэх хүрээлэнгийн Түрэг Монгол хэлний лабораторийн эрхлэгч зурагчлагч гишүүн Кэмишэр профессор өөрөө удирдах боломжтойгоор тэмдэглэн монголчуудын өсвөр бичгийн төвчөнд бүтээлийн онол ардсан хувьд хангалттай учраас шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалуулахаар томилон эрхлэлийг хааны удирдах хүссэн байдаг. Тэрүүцээ тэр үед ёсоор болсон бол дээрх нэр бүхий ажиллаараа Зөвлөлтийн шинжлэх ухааны академийн шинжлэх хүрээлэн шинжлэхийн докторийн зэрэг хамгаалах бүхий нөхөр биш уг бүтээл хоёр хэлээр анхны хэвлэлээсээ илүү дэлгэрэнгүй бэлэн байсан юм аа. Ингээд нэгэн зүйлийг ихэн тэмдэглэхэд түүнээс хожуухан хүмүүнлэгийн шинжлэх ухааны доктор хэмээх нэр томьёогоор өгөөж монгол хэл бичигтэй холбоотой нэг үйл ажиллагаанаас зайлшгүй болохыг эргэлзэх болсныг зарим хүн ажигласан байдаг. Энэ нь цаанаа шинэ үсгийн дүрмийн асуудалтай мөн академик инженерийн шат гэдэгтэй дахин холбоотой гэх нь тодорхой. Гэхдээ одоо хүртэл хийсэн миний бүтээлийн жагсаалтын үзэг монголчуудын өсвөр бичгийн хайцангуй бүрэг судалгааны зэрэгцээ Монгол хэлний эртнийгөөгийн түүх, үгийн сан, нэр томьёо, олон нийтийн хэлний боловсрол, бичгийн судалгаа, алтай хэлний хүрээнд монгол хэлийг түрэг, манж, зөрчил, солонгос, цаатан хэлний баримт хэрэглэлтүүнтэй харьцуулан холбож үзсэн гэхээр монгол хэлний судалгаатай шууд холбоотой байдаг. Тэгээд ч монгол судалгааны эрхэм нөхөдлийн намайг монгол хэлний мэргэжилтийн хэмжээний үздэг талархаж явдгаа энэ ашиг илэрхийлье гэсэн юм. Багшийн бичсэнчлэн энэ бүх цагийн ажиллагааг амын тулсаар эрдмийн зэрэг хамгаалсан болоод хамгаалах боломжтой байсан хоёр ажлын анхны хэвлэл Монгол 1981 он найзуудын утга соёлын төвчөнд байсан 1991 онд үйлчилжээ. За үүний дараа 2001 онд монголчуудын өсвөр бичгийн төвчөн, 2003 онд монголчуудын утга соёлын төвчөнөөр хоёр дахь хэвлэл гарсан нь өнөө хүртэл монгол хэл бичгийн салбарт төлөвлөдөг хэлбэл соёлынхаа утга учирыг таньж мэдж судлан шинжилгээ хэн бүхний давын өмнө уншиж судалдаг, устдад зөвлөдөг, эрдэм шинжилгээний ажлын өлгөр болсон бүтээлийн жишээ за олон хүний цээжин хадаадаг бүтээл болсон гэж хэлж болох юм. Өнөөдөр та бүхэнд төлөвлөж буй утгаар хэвлэлийн тухай тодорхой юм бол сүүлийн 20 гаруй жил гарсан шинж зэрэг баримт судалгаагаар нэмэн дэлгэрүүлснээс гадна тухайн сэдв өнөөдөр чухам ямар байдлаар байгаа гэдгийг бас тодруулж үнэн дүгнэлтсэн байна. Энэ удаагийн хэвлэлийг тоогоор хэлэх юм бол түрүү жилдээ бүтээлээс тус бүр 200 гаруй хуудас нэмэгдэж нийтдээ 50 гаруй жилийн судалгаар 1000 гаруй хуудасанд нэгтгэн товчуулсан гэв бүтээл болж байна. За хэлцүүлэн төгсгөлд машин хүчний төвчөн бол Бээжин 1989 онд хийгдсэн байдаг. За тэгвэл яг одоо өнөөдөр нээлттэй хийж байгаа хүчний төвчөн бүтээлийн утгаар нэмэн дэлгэрүүлсэн хэвлэлийг багшийн эсэнгүү профессор Ким Кямна, Канжун Юм, Шармсан нарын хамтаар Солонгос хэлний орчуулж дуусаад хэдэж шилжүүлж байгааг баяртай мэдээд болохоор таатай байна. Ингээд он жилийн уртаа сэтгэлийн нэгэн болтлоо сургамж хэлүүлсэн даяар олон нэрээр урсгалсан аавынхаа үйлчлэгийг бичлэж дайны дэлхийд алдаршсан багшийнхаа эрдэмийг боломжлон түгээж 3 үеэр номын мөрийг уламжлан хэлхэж байгаа эрхэм хайрт багш таньдаа эрүүл сайн сайхан
За багштай баярлалаа. Хамгийн сүүлд гарсан бүтээлүүдийнх нь ийжээс Монгол Улсын сургуулийн Монголын бүрэлдэхүүн оны санд төлөвлөж байна. Оны сангийн хүнтэй байна гэж Монгол Улсын залуучуудын оюуны цагаар тайлж явуулнаа бас хэлье. Орд ном өгөөдөөс болохоос ном гардаж авалгүй бас нэлээд авдсан учраас зөв баяртай байна. За одоо манай өөрөөсөө товчхон байгаа ном ингээжийг багш одоо өөрөө нэр зааж өрн залсан хаант ардуулна. Также өөрөө намаа буйнам ихний За Монгол Улсын ардын багш, өрөөр багш. За Монгол Улсын хилтгэн академийн идэвхжүүлэгч Сүмдөрж байна. За одоо Стандартын баримтууд хоёр маань эндээс за үүсийн бидний ойлголт татсан бодож ихэнхдээ бэс сүмиатч таманаа дараалал төдийлний багтаж бид нөө асуу хамтнаар бодож байна. Сүмиатч бэлтгэлтэй хийсэн. За атендоос. За болдог юм байна. Унгаач. За хямд болж бодох шиг зүйл болсон. Ангид босоо дамнаар ингэж явчих болохгүй. Тэгвэл энэ багшд шилбэс өөрөө гатуудаа төгтөрөж байна. За ikos тэгвэл апнууч чаа шинэ үйл за рамбатрос самоторч илгүүдээс Ишүүс хатад авах байна. За Англи хэлээр
이제 나는 저한테 앞서서 자 하나 던주덕시 추곡시 조선바트럭시 천바트럭 무서가 우럭시 자, 분명하세요. 분명하시. 자, 이제 나와서 시작을 하도록. 자, 어느 때 나오는 애, 서인이 힘. 그래도 씨, 브레틱스 오진 프로페서 장을 받아로, 우르몽틱스 오진 프로페서 마트마우스 생각했어. 어렸을 때, 마트마우스 생각했어. Никто так вот вкус. 자, 빼고 이제 이거 문구가 무슨 일자로 적용 잠시만. 자, 이제 다시 쳤죠. 잠깐. 잠시만. 자, 자, 이제 좀 쳤어. 쳤죠? 자, 이제 나 알아도 쳤어. Absolutely huge, especially. Come on, okay. 바꿔요. 아, 이거 아, 야, 진짜. 자, 익천사 어떻게? 어떤?
авсан болохоор сонда шүү. Бизнес хэл зураг авсан юм. одоо одоо нэг хүмүүс дуртайгаа нэг удаа нэг аваад игээсээ мэдчихлоо. Намайг санаж даавар тавьж байна. Надо пакеты нам выявить.
Тийм. Одоо бид ингэж бод чи юм хийж харах. Арко сундаа шүү. Còn cu thì chỉ có cho berat nih. 자, 또 어떤 어디서 운동 먹고 지금 뭐, 자, 지금 먹을 수 있다. Зараз люди багато. Комусь красний бас його.
За баярлалаа. Амжилт. Өдөр өмнө байх баха. Гайвал хөтөлбөр хийдэг юм. Үчигдээ авах гэж байна. Нэрөө. Энэ манай их бол дандаа манай соёлын хийх учраас бас нэг юм бий. Энэ манай хэлний нэр өгч байгаа. Нэр даахгүй авахгүй биччихээрээ та. Тий. Хамгийн их За баярлалаа. Өдөр өглөөсөө номын сайхан шиг хэлсэн юм шиг энэ номын шиг бүрдээ сайхан алдчихсан тийм ээ.